Энэ өдрийн мэндийг хүргэе. Mobcom ажилтаа хонгор байна. Манай интернет буюу Wi-Fi төхөөрөмжийн ашиглах зааврыг танд танилцуулъя. За төхөөрөмж нь ийм харьцагтай. Төхөөрөмж дотроо ашиглах заавар, LAN кабель, адаптер, төхөөрөмж нь байгаа. За төхөөрөмжийг доотлын хэсэгт бол Wi-Fi нэр, нууц үг, хандах IP хаягийг зааж өгнө. За артлын хэсэгт нь SIM карт хийдэг оролт байгаа. Доотлын хэсгийн доош нь харуулад. За SIM картыг ингээд орлоо. Артлын оролт хар хэсэгт байгаа. За төхөөрөмж асны дараа хичээлийн сигнал. Хоёр дахь нь болохоор цэхэр өнгөтэй бол сүлжээ орж ирснийг харуулна. Хэрэв улаан өнгөтэй байх юм бол SIM карт дутуу орсон, эсвэл сүлжээ орж ирээгүй нэгдийг харуулна. За гурав дахь нь болохоор Wi-Fi-ийн сигнал. Дөрөв дэх нь шилэн кабелаар холбогдсон хэсгийг харуулна. Тав дахь хэсэг нь болохоор сүлжээ хэр давтамжтай орж ирсэн гэдгийг харуулна. За төхөөрөмжөө өгсөрч дууслаа. Одоо би танд төхөөрөмжийнхаа интернет тохиргоог хэрхэн хийх талаар тайлбарлаж өгье. За та эхний хэсэгт бол дурын веб хөтчөө нээн. За нээсний дараа төхөөрөмжийн доотлын хэсэг буюу доотлын хэсэгт нь IP хаяг байгаа. 192.168.8.1 гэсэн IP хаяг байгаа. За IP хаягийг та хөтчийнхаа дээдлийн хэсэгт 192.168.8.1 гэж бичээд нэвтэрч орно гэсэн үг. Та компьютероос дурын хөтчөө сонгоод дээд талын хэсэгт 192 цэг, 168 цэг, 8 цэг 1 гэсэн IP хаягаар нэвтэрч орно. Нэвтэрч орсны дараа connected байвал интернетийн тохиргоотой байна гэсэн үг. Эсвэл disconnected байвал интернетийн тохиргоо хийнэ гэсэн үг. Интернет тохиргоо хийхдээ connection settings буюу тохиргооны хэсэгт нэвтэрч орно. User дээр жижигээр admin, password дээр мөн адил жижигээр admin гэж бичээд нэвтэрч орно. Нэгдүгээр интернет тохиргооны хэсэг нь зүүн дээд талд dial-up-ын profile manager дотор байдаг. Тохиргоо хийхдээ new profile-ыг сонгож эхний хэсэгт жижигээр Mobcom, хамгийн доод талын хэсэгт жижигээр интернет гэж бичээд save дарна. Ингээд интернет тохиргоо хийж дуслаа. Интернетийг шалгая. Хоёрдугаарт Wi-Fi нэр солих мөн пассворд солих хэсэг. Энэ хэсэг нь зүүн дээд талд VLAN хэсгийн VLAN settings хэсэгт байдаг. Нэвтэрч орсны дараа баруун доод хэсэгт Wi-Fi нэр харагдана. Доод талд нь Wi-Fi key буюу нууцгийн хэсэг байдаг. Пассвордыг та харахаар бол show хэсгийн урд талын чекийг идэвхжүүлнэ. Wi-Fi нэр солихдоо Wi-Fi нэрийг устгаад дурын нэрээ бичнэ. Жишээгээр би Wi-Fi нэрийг манай интернет гэж бичээд нууц үгийг мөн солихдоо энэ хэсэгт бичээд apply дарна. Ингээд Wi-Fi нэр пассворд солигдлоо. Хэрвээ та гар утсаар өмнөх кодоор холбогдсон бол Wi-Fi-ыг салган шинэ кодоо хийн. Интернет холбогдсон байна. 3-дугаарт Wi-Fi сүлжээ нээх хаах. Энэ хэсэг нь Wi-Fi хэсгийг унтрааж зөвхөн датагаар ашиглах боломжтой. Тохиргоо хийхээр бол settings хэсгийн VLAN дотор VLAN basic settings руу орно. Баруун доод талд SSID broadcast хэсэгт enable байвал Wi-Fi нэр харагдаж байгаа. Хоёр дахь disable-ыг сонгол Wi-Fi нэр харагдахгүй. Зөвхөн датагаар ашиглана. Дөрөвдүгээрт дата шалгах хэсэг. Зүүн дээд талын хэсэгт SMS төс рүү орж датаг шалгах боломжтой. Датаг шалгахаар бол new message руу орж эхний хэсэгт 592 гэж бичээд доод талд би гэсэн үсгийг бичиж явуулна. Гар утсаар шалгаж байгаатай яг адилхан. Мессеж амжилттай явлаа. Таны мэдээлэл ирсэн байна. 5-дугаарт reset буюу үйлдвэрийн горимж шилжүүлэх хэсэг. Төхөөрөмжийг хоёр төрлөөр reset хийх боломжтой. Нэгдүгээр систем рүү орж restore default хэсэг рүү нэвтэрч орно. Баруун доод талын хэсэгт restore хэсгийг дарж ороод огтааруул reset хийгдэнэ. Ингээд reset хийгдэх үйлдэл амжилттай боллоо. Би та бүхэнд манай интернет Wi-Fi төхөөрөмжийн ашиглах зааврыг танилцууллаа. Mobcom-ы холбогдсон газар болгон та манай интернет Wi-Fi төхөөрөмжийг ашиглах боломжтой. Танд амжилт хүсье.